Монголын хүүхдийн анхны театр Тэмүүжин. Түүхийг сөхөөс бүгдээрт Монгол Ард улсын хүүхдийн телефонд хөрөнгөөр баригдсан 59 дахь ажил Баянгар аймгийн төвд урлаг техник зохион бүтээгч чиглэлээр хүүхэд залуучуудын соёлын төв 1986 оны 11-р сарын 25-нд байгуулагдсан Идэвхүйгийн хүүхдийн театрын эхлэл суурь нь болжээ. Гэвч энэ үйл ажиллагаа нь төдийлөн оновчтой биш, нийтлэг нэгэн хэвийн байсан учраас соёлын төвийг хэрхэн зөв зохистой хөгжүүлэх талаар 1986 онд аймгийн намын хорооны хурдаар авч хэлэлцээд төв халахын өвөрмөц сонин содон хаач давтагдшгүй хүүхдийн бүтээл тавих шийдвэр гаргажээ. Ингээд тухайн үеийн Баянгар аймгийн засаг дарга Чоожисүрэн Эвлийн хорооны 1-р нарийн бичгийн дарга Гомбонор Дорнод аймагт хүүхдийн бүжгийн чуулга ажиллаж байсан туршлагатай Бацөх зохиолчийг өрн ажиллуулахаар болсон байдаг. Удалгүй 1988 оны 11-р сард Баянгар аймгийн төвд сургуулийн насны 4,000 гаруй хүүхдээс 100 гаруй хүүхдийг шалгуулан авч хөгжим бүжиг дуу төрөл хуваарлан 1989 онд хүүхдийн хөгжим судлаач доктор Бацөхийн санаачилгаар Тэмүүжин дөөрийг бүтээсэн нь энэ цагийн түүхийг бүтээгч хүүхдийн Тэмүүжин театрын үүсгэн байгуулагдаж оршин тогтнохын үндэс суурь болжээ. Дөөрийн хөгжмийн зохиолчор Чин Зориг өргөдлөө. Бүтээлч амжилттай болж тухайн үеийн хөгжмийн зохиолч Чин Зориг энэхүү бүтээлээрээ Монгол улсын төрийн соёлд хөгжмийн зохиолч эрхэм алдраар дуусгасныг энд онцгойн дуртах нь зүйтэй бөгөөд соёлын гавь зөвтгөлтөнд төрийн шагналт хүүхдийн зохиолч Даш Тундаг, Монголын урлагийн ажилтны холбооны шилдэг дүрийн шагналт найруулагч Үлзий Баяр, төв халахын нэрт бүжигдэглээч соёлын тэргүүний ажилтан Дэлэг Дөрж, хөгжим судлаач, санаачлагч доктор профессор Бацөх, ардын зураач Үржинэ, урлагийн гавь зөвтгөлтөнд ганцчимэг нар бол яахын аргагүй Баянгар аймгийн хүүхдийн Тэмүүжин театрын түүхнээ нэр түүхээ үлдээх гавьяатнууд билээ. Төрийн соёлд хөгжмийн зохиолч Чин Зоригийн хөгжим, Даш Тундагийн цомнол Тэмүүжин дөр. Чин Зоригийн хөгжим, Уянгийн цомнол, Галын ам бүжгийн жүжиг, Банзарагчийн хөгжим, Үлзий Баярын цомнол, Шалцад баахан шарга дуулалт бүжгийн жүжиг зэрэг тайзны том хэлбэрийн бүтээлүүдийг амжилттай тоглож, уран бүтээлийн доктортой амжилт гаргасныг тэмдэглэж, урын сан тоглолтын ур чадварын төвшин харгалзан Монгол улсын соёлын яамнаас хүүхдийн театр мөн болохыг хүлээн зөвшөөрч батламж гэрчилгээ олгосноор мэргэжлийн хүүхдийн театр болсон түүхэн гавьяа үргэлжилсэн. 1994 онд хүүхдийн Тэмүүжин театрын дууны ангид бүртгүүлээд тасралтгүй 2004 он хүртэл урлагийн гавь зөвтгөлтөн ганчмэг гэдэг багшаараа одоо драмын урлагийг заалгаж ингэж явсан. Хүүхэд нас, оюутан нас, за сургууль төгсж ирээ явсан бүхий л насны одоо цаг хугацаа бол энэ театртай холбоотой. 2021 оноос эхлүүлээд энэ театрыг бас өдөрдөн ажиллаж байгаа. Тэгээд Монголын хамгийн анхны хүүхдийн театрын 2 дахь удирдлагаар нь одоо ажиллаж байгаадаа нэг талаараа баяртай байгаа боловч бас хариуцлага маш өндөр. Энэ олон мянган хүний бүтээн байгуулсан тэмцэл дундаас бий болгож энэ театрыг аварж үлдсэн энэ театрыг бас унахгүйсэн, за нэр төрийн өндөр дүргэж явах юмсан гэж их хичээж ажилладаг. Яг одоо энэ цаг мөчид хамтран ажиллаж байгаа. Энэ театрыг үүсгэн байгуулж төдийгээс өдий хүртэл одоо бас нуруунд дээрээ үүрч залуу хойч үе бидэндээ бас ихтгэл төрүүлж энэ театрыг цааш нь өдөрдөж чиглүүлж яваарай гэж үүрэг болгосон. Эрхэм та нартаа бас чин сэтгэлээсээ баярлалаа. Та нар минь эрүүл их байгаарай. Та бүхэндээ сайн сайхныг хүсье. 30 жилийн баярын мэндийг дахин өргөн дэвшүүлье. Тэмүүжин театрын дэргэд 8 шарга хүүхдийн морин хуурын чуулга, бүжгийн өв төв, хүүхдийн уран зургийн төв, хүүхдийн драмын төв, язгуур өв төв, Монгол улсын хүүхлийн театрын салбар хүүхэлдэйн сургалт, Монгол улсын циркийн салбар болон циркийн сургалтыг байгуулж хүрээгээ өргөжүүлэн тэлжээ. 1990-ад оны эхээр социалист гэгдэх олон хорнуудад нийгэм эдийн засгийн өөрчлөлт байгуулалт явагдсанаар эрх мэдэлтэй хүмүүр хувьчлал нэрийдлэр байшин газар өмчтэй болох сэтгэл зүйн ноёлж ирээдүй ямар байхыг ч үл төсөөлөн хүүхдийн гэсэн тодголтой байшин барилгыг зориултын бусаар ашиглах болж Тэмүүжин соёлын өргөг 2 дугаар 10 жилийн сургуулийн хичээлийн 2 дугаар байр болгож үйл ажиллагааны чиглэлийг өөрчилсөн явдал юм.
Хүүхдийн театрын хөрөнгө дээрх үйлдэлээс болж устдаж, зарим архивын материалууд үргэлдэж гээгдэж, театрын асуудал доголдоход суралцагч жүжигчин хүүхдүүдийн үе тасархад хүрсэн ч зориулалтын бус байранд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, театрын боловсон хүчний асуудал доголдож, санхүүжилт зогссон ч багш нар хүүхдүүдтэйгээ байн холбоотой байж, сургуулийн анги танхимд улсын уралдаан наадамд хүүхдүүдэд оролцуулж, амжилтын бүхэд тасралтгүй үргэлжлүүлсээр ирсэн байдаг. Нийгмийн шилжилт нам улс төрийн саад бүхнийг бүсээж хангалж тасралтгүй даван туулсан хүүхдийн Тэмүүжийн театр өдөр ирэх тусам хүн ам залуужж өсвөр үеийн нийгмийн идэх эрчимтэйгээр нэмэгдэж байгаа энэ үед соёл урлагийн боловсролыг хөгжүүлэх үйлсэд манлайлан зүтгэсээр байна. За 1994 онд одоо хүүхдийн Тэмүүжийн театр одоо тэр зах зээлийн одоо хүнд нөхцөлд одоо нэг эдийн засгаас нөгөө эдийн засаг руу шилжсэн хөрөнгө мөнгө муу одоо ард түмэн бужигнсан энэ үед одоо хүүхдийн театр байгуулагдсан одоо үнэхээр одоо багтмаар амжилт одоо манай Баянгол аймагт бий болсон. Одоо Тэмүүжийн театрыг ингээ удирдаад авч явж байгаа бас одоо энэ дарга удирдлагууд, найруулагч, багш нар бүгдөө л одоо энэ Тэмүүжийн театрын бүтээлүүд байдаг. Баянгол аймгийн хувьд энэ хүүхдийн Тэмүүжийн театрыг одоо хөгжүүлэх дараагийн 30 жилийн төлөвлөгөөг заавал боловсруулах ёстой гэж одоо ингэ бодож байгаа. Мэдээж одоо хөгжил бол түүхэн үе шатанд одоо өөр байх ёстой. Одоогийн хүүхдүүдийн сонирхож байгаа тэр чиглэл рүү одоо Тэмүүжийн театрыг одоо хандуулах талаар одоо аймгийн удирдлагууд бид анхаарч байна. Тэгээ одоо түүхт одоо 30 жилийн ойгоо одоо баяр ёслол дүүрэн олон одоо төгссөн хүүхэд багчуудаараа хамруулсан, олон бүтээл төрүүлсэн ингэж өнгөрүүлэхийг одоо та бүхэнд хүсэн өрөө. Тэгээд түүхт 30 жилийн баярын мэндийг хүргье. 1989 онд Баянгол аймагт амьдарч байсан хэсэг сайхан уран бүтээлчд нийлж, нэгдэж Тэмүүжин гэж дуурийг Монгол улсад хийх болж, бусад улс үндэстнээс бусад аймагуудаас ялгарах онцлогоо бий болгож түүхээ бүтээсэн юм аа. За манай аймгийн хүүхдийн Тэмүүжин театр бол одоо бидний 10 жилд байх үед л одоо үйл ажиллагаа нь явагдчихсэн. Тухайн үед Тэмүүжин дуурийг тоглож бид нэр одоо үе тэнгийн найзууд маань манай ангийн хүүхдүүд маань тэрхүү дуурьд бас анхлан оролцож байсан ийм сайхан түүхтэй. Олон хүүхдүүдийг соёлын боловсролыг түгээх, дэлгэрүүлэх, соёл урлагаар хүмүүжих тэр сайхан суур мэдлийг олгож байгаа ийм сайхан сургалтын орчин байгаа. Тэгээд энэ орчныг бас өдөөдөө авч явж байгаа үеийн удирдлагуудаа бас та бүхэндээ баяр хүргэж бас та бүхнээрээ үргэлж бас бахархдаг шүү гэдгийг бас давхар энэ баярын өдөр уламжилж байна. 30 жил гэдэг бол харьцангуй их хугацаа. Хүнээрээ бол 90 цент хүрч нөгөө жинхэнэ авиасын чадварыг одоо өлгөөдөж авж байгаа хүүхд багчуудыг сургаж хүмүүжүүлж байгаа чиглэлээр бол олон сайхан ажлуудыг хийж байгаа театраа. Ер нь тэр үед анх бүтээж байсан хүүхдийн Тэмүүжин дуур өнөөдөр хүртэл дуулагдаж байна. Галын ям бүжгэн жүжигэн сэргээ тавьсан хэмжлэнгийн тэр үед анх тавьж байсан уран бүтээлийн дахин сэргээн тоглож шинэ үе хүүхдүүдийг бас шинээр сурцж байгаа хүүхдүүдээ бас тэр томоохон уран бүтээлүүд авиас чадварыг сорж байдагт суулийн байртай байт юм аа. Дөрүүдийн тухай бол одоо ерөөсөө хачин тэр үржнийг тэр зурсан зургууд бол ерөөсөө тань танилцж. Тэгээ дөрүүдээ олох юм. Би гол бэлтцсэн байсан хүүхд байсан. Тэс биш бай. Энэ бүртөө биш. Алаар өөр хүүхд багсдаг. Тэгээ бүртөөгөө ерөөсөө энэ Баянгол театрт юу бичээч гэсэн нэргүй гэдэг. Би баяраар явсан чи сайн бай яах ч юм гэсэн би тань дээр охиноо шалгуулах ч юм. Тийм үү. Хэднээс 6 настай гэж өрөөнд орл. Өрөөнд орлоо сонсголоо дээр шалгалаа. Ярих юм байх. Гачис. Тэгээд бүртөөгийн ганц хоёр яасан дорн авчих байсан. 3 удаа сонсон шүү. Саадан аялс. Тэгээд ерөөсө анх одоо бүртөөг олсон. Тэмүүжин юм бол одоо шууд зөвшөөрс анги 50 одоо бурхан оронд байгаа. Хүүхдээ баяраар анхныхаа одоо тоглолтыг одоо бид хийж зэрэлтийн алгасан гоё зуршилтаар хүүхдийн Тэмүүжин театр тэр дөөр шүү тэр чи зүгээр одоо нэг дараа минь ингэж одоо бүтээсэн юм бүтээлийн юм өнөөдөр та бүхэн надтай ярилцуулж өнөөдөр тэр хүүхдүүдэд дурсан яриа дахиад одоо маш сайхан бай. Ер нь манай Баянгол аймагч уул усаад агаад их дуу сайтай, дуучин, сэтгүү сайтай. Ер нь заа сургаж яхад хүүхдүүдийн хүлээн авах чадвар бол маш сайн байдаг. Өөрөөсөө их цангинсан сайхан дуу хоолойтой. Одоо манай тэр үе үеийн
Тэмүүжин дуурийн Тэмүүжин, Бөртөө, тэр Бэхтэр, Хасар, Хачуун гэдэг бүх үед тоглож ирсэн хүүхдүүдийн дуу хоолойг бол маш гайхалтай. Чихэнд одоо ингээд бүр хоногштол тэгж бүр дуун цангилсан тийм сайхан нүдэнд гялалцсан, нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой гэдэг шиг тийм сайхан хүүхдүүдтэй ажиллаж ирсэнараа бахархдаг багшин. Яг 94 оноос хойш театр байгуулагдсанаас хойш драмын анги гэж нэгдсэн, циркийн анги гэж нэгдсэн, Хүүхэлдэйн анги гэж нэгдсэн. Одоо Монгол улсын Хүүхэлдэйн театртай хамтраад Хүүхэлдэйн дугуулантай буюу одоо Хүүхэлдэйн анги гэж байна. Цирктэй хамтраад циркийн анги гэж байсан. Тэгээд одоо Хөмийн анги гэж шинээр нэмэгдсэн. Тэгээд театрын статусаар явж байгаа учраас жүжигчид хэрэгтэй болсон. Тэгээд мэргэжлийн урлагийн жүжигчдийн төв гэж бас хажуудалтаа тийм төв байгуулсан. Баян онгорт байсан бүх хүүхдүүд Тэмүүжин театраар давхарсан тоогоор бүгдөө их бага хэмжээгээр орж манай өвд хаалгаар орсон гэсэн үг. 7-8 сургалт зохион байгуулагддаг. Тэрний сургалтанд дараам, дуу, бүжиг, зураг бүх ангиудад хүүхдүүд дор хаяж сар явж исэн гэсэн үг байхгүй. Тэгэхээр зэрэг Баян онгорын бүх хүүхдүүд Тэмүүжин театраар хүмүүжиж урлагийн боловсрол олгож байна. Нөгөө мэрэгжил буюу сургалт гэсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулж юм холсон чиглэлтэй хаач байхгүй Монголд шүү. Тийм мэрэгжлийн урлагийн хүүхдийн театр байна. Энэ л театрыг төдийгөөс өдөө хүртэл өөрийн хүүхдээс илүүтэй бөөцөлж, нийгмийн олон салхи шуургыг сөрөн зогсож, эрүүл мэндээ үл хайхран зүтгэсэн Монгол Улсын урлагийн тавийн зүтгэлтэн Баах үгийн ганчин багш үндсэн мэрэгжил драмын жүжигчин. Тэрээр 1982-оос 1992 хүртэл аймгийн хөгжим драмын театрт драмын жүжигчнэр томилогдсон ажиллаж, 1992-оос 1996 хүртэл хүүхдийн Тэмүүжин театрын найруулагч, драмын багш, 1996-оноос тус театрын уран сайхны удирдагч, анхны дараагаар 20 гаруй жил ажиллаж хүүхдийн төлөө 2 сэтгэлээр зүтгэжээ. 2008 онд драмын урлагийн шилдэгийг шалгаруулдаг Гигэн Муза наадамд нэгэн шин төрөл багтсан хүүхдийн жүжиг гэсэн төрөл байлаа. Улсын драмын эрдмийн театрын Лусын тагин жүжиг, Дундгой аймгийн Төв халахын дуулал театрын Би босс боё жүжиг, Баянгор аймгийн Тэмүүжин театрын Сүүдрээс гэрэлтэх хайр жүжигүүд өрсөлдснөөс уг жүжиг тухайн жилийн наадам төрүүлж уран бүтээлчдэд асар их уран зоригийг өгч Монголын театрын түүхэнд нэгэн хуудсыг нэмсэн үйл явдал болсон билээ. Монголын театр урлагийн шилдэгийг шалгаруулах Гигэн Муза наадмын хамгийн анхны одоо шилдэг хүүхдийн жүжигийг энэ театрын хамт олон маань хүртсэнийг бас энд дурдах хэрэгтэй гэж бодож байна. Хамгийн анхны л одоо хүүхд зориулсан театрыг бол Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн ганчин эгч маань дарга байхдаа энэ театрыг байгуулж, за тэр тухайн үед бид нар маш зөв юм хийлээ гэж бүгдээрээ баярлцгааж ийсэн. Тэгээд ч энэ театр өөрийнхөө үйл ажиллагааг маш их дөрвтойгоор, бодлоготойгоор хүүхдэд зориулсан уран бүтээлүүдийг тойрож, тэр бүтээлүүд нь ач холбогдлоо гэж өнөөдрийг ингээд 30 жилийн түүхийг ардаа орхисон байна. За мэдээжээр энэ театрын нэг онцлог гэх юм бол хүүхдүүд өөрснөө уран бүтээлээ боловсруулж, тойрвж өгдгөөрөө бол онцлогтой. Нэг ёсны хүүхдэд багаас нь урлагийн боловсрол одоо олгохын сацуу урлагийн амьдралыг хүүхдүүдэд бас мэдрүүлж ирсэн энэ театрын нэг томоохон ололт, амжилт гэж би хувьдаа боддог. Хүүхдүүдэд гоо зүй, ёс зүйн одоо боловсролыг олгодог. Тэмүүжин театрынхаа хамт олонд Улсын драмын эрдмийн театрын нийт хамт олонны зүгээс 30 жилийн он баярын мэндийг хүргэж байгааг минь хүлээн авна уу? Та бүхэнд цаашдынх нь ажил, амьдралд нь сайн сайхан амжилт бүхнийг хүсэн өрөө. Сайхан баярлалаа. Одоо 2007 оноос Сүүдрээс гэрэлтэх хайр гэж одоо уран бүтээл дээр хамтарч ажиллаад 2008 онд бол яг орон нутгийн хүрээнд ч гэсэн Монгол улсын хүрээнд ч гэсэн хүүхдийн одоо оролцооны жүжигийн анхны одоо шилдэг жүжигийн зохиолч номинацийг олон улсын Гигэн Муза наадмаас авсан. За эндээс бол би аягүй их уран зориг авсан. Тэгээд тухайн жүжигийг бас найруулж тавьж исэн манай одоо Тэмүүжин театрын дарга найруулагч Ган Чимэг багш маань ч гэсэн хүүхдийн жүжигийн шилдэг найруулагч одоо номинацийг бас авсан байдаг. Инхрийнхэн мэгчин гэж бид нараас дараа нь одоо хүүхдийн
хөрхөн хөгжилтэй үйл явдалтай бас л одоо нэлийн гүнзгий мессеж өгөх гэж оролцсон уран бүтээл байдаг. Тэгээ энэ жижиг маань бас амжилттай одоо гэгэн муза наадамд оролцож тухайн жилээ бол Монголын хүүхдийн шилдэг жижиг болсон энэ бас одоо 3 дахь гэгэн музаага авсан ийм баяртай мэдээ байсан. Хүүхдийн Тэмүүжин театр эдгээс уран бүтээлийн алба, сургалтын алба, маркетинг, үзэр үйлчилгээний үйлдвэр техникийн алба гэсэн 3 албатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Ургахын улаан нарнаас үдшийн бүрийн хүртэл хүүхэд бүртээ нэгүрчлэн ажиллаж, ирээдүйн соёлт нийгмийг бүтээхийг үйлсэд тэд шамтцгааж байна. Хүүхэд шуулж, хүүхэд инээж, хүүхэд шуугсан эх хөргөөндөө тэд хайртай. Хүүхэд байгаа газар бүх зүйл сэтгэлэн бүтэж, хүүхэд байгаа газар бүтэн энерги эрчим хоримтлагддаг. Тиймдээч санаа тайван, сэтгэл тэнэн хийж бүтээхийг үйлсээр жигүүрлэн явдаг нь дамжиггүй зэ. Манайх чинь өөрөө мэрэгжлийн хүүхдийн театр, тэр дундаа бас мэрэгжлийн уран бүтээлчтэй. За хүүхдүүд дангаараа уран бүтээл тавьдаг. За бас мэрэгжлийн уран бүтээлчтэйгээ хамтарч тоглодог. Ийм даваа талтай учраас энэ бол жил болгон бригадаар богсон муухай одоо сургууль зэрлийн хүүхдүүдэд уран бүтээлээ хүргэхийг зорж ер нь хүргэж ажилласаар ирсэн. Монгол улсдаа бас цөөхөн тооцогддог мэрэгжлийн хүүхдийн театрын хувьд аймаг орон нутагт байгаа нь бол одоо манай Баянгарын аймаг хүүхдүүдтэй маш одоо том боломж. Тийм учраас энэ 5-30 жилийн түүхтэй театртаа мэдээж үзэгчд маань, хүүхд багчууд маань, хүүхд гэлтгүү бас насны төвчд маань хүртэл бас ингээд зэрэгтүүд бол энэ ерөөдөө бэлэн байдаг. За тэн дээрээ мэдээж нөгөө өмнөх зэрэгтүүд маань дээшлээ яваад явждаг. Доороос нь дахиад шинэ зэрэгтүүд маань гарч ирдэг учраас тэр үедэн дээрээ бас заавал бас жил зэрэг тусам жил болгоо ингээд бас маркетинг хийж үзэгчтэй бас заавал бэлдэх шаардлага гардаг. Амжилт гэж амжихыг хэлнэ гэдэг чинь тэр шиг одоо яг ингэж амжиж өөрийгөө хөгжүүлэх нээх тийм яг өөрийнхөө одоо тэр нэг бүх одоо суур тэр сайхан зүйлийг одоо сурах ийм одоо зүйлийг бол маш олон хүүхэд багчуудад залуучуудад одоо зааж сургасан ийм одоо сайхан буянтай сайхан байгууллага гэж ингэж боддог. Тэгээд Тэмүүжин театрыг төгсөөд өнөөдөр бас одоо яг өрн заавал урлагийн гэхгүйгээр магадгүй Тэмүүжин театраас одоо ажил амьдралынхаа гарааг эхэлсэн олон одоо залуучууд маш амжилттай ингэж ажиллаад явж байгаа. Тэмүүжин театрыг төгссөн маш олон уран бүтээлчд байдаг. Энэ хүмүүстэйгээ бүгдээрээ энэ айлхаг маш гоё холбоотой ингэж амьдрах юмсан гэж ингэж боддог. Тэгээ зүрх сэтгэлд нэг маш гоё гал хасаасан. Зүрх сэтгэлд маш гоё одоо зурчлыг үлдээсэн. Тэр сайхан дурсамж, энэ сайхан байгууллага бол өнөөдрийн одоо хүүхдийн Тэмүүжин театраа гэж ингэж хэлмээр байна. Үндсэндээ театр бол миний ерөн 2 дахь гэр. За бараг 1 дахь гэж хэлж болно доо. Яагаад тэгэхээр зэрэг одоо цаг хэд болж байна? Бараг одоо 10 өнгөрөх гэж байна. Тэгэхэд чинь одоо энд ажилласаар л байна. Гэртээ болохоор зүгээр магадгүй зүгээр ундахч л очдог. Тэгэл хар өрөөр босоод ирэн тэгэл бүр шөнө очдог. Заримдаа бүр 3-4-д очдог. Тэгэхээр зэрэг үндсэндээ энд бүх цагийг өнгөрөөж байгаа учраас нэгт гэр юм биш тэрөөсөө 1986 онд Тэмүүжин дөр бүтээгдэхүүн хамт байсан. Тэгээ Тэмүүжин дөр бүтээгдэхүүн энд байсан. Театр ахаад сэргээд театр болоход нь ахаад энд бас дараамын ангид суралцж исэн. Тэгээд 2000 он төгсөж ирээд энд ирээд дараамын багшаар ороод одоо хүртэл тасралтгүй 24 жил ажиллажээ. Өглөө бүхэн инээмсэглэн мэдчилж өдөр бүр цаг хорон бүрт бидний орчинг цэвэр сайхан өнгөтэй өдтэй байлгадаг тэр хүмүүс бол бидний бахархал. Шинэхэн давууны үнээр үнэртсэн энэ өрөөнөөс шинэ бүтээлийн хувцас сурлагдаж дархан мужаан сэлбэрчтэн гараас театрын алтантайс сүндэрлэн босож үзэгчид үйлчилгээний ажилтан бүсгүйчүүдийн найрсаг хугталтаар театрын босхойг алхан орж жижигүр харуулын хөгжилтэй яриагаар өдрийг үргэлжлүүлж хийсэн бүтээсэн бүхнээ дүгнэн цагнаж алдаа оноотой зүйл гарвал түүнийг хэрхэн даван гарах тухай хамтаараа хэлэлцэж зөв өссөн бүхний замаар замнан их түүхээ бид бичиж явна. Манай Тэмүүжин театрын уран бүтээл бол одоо үйлчлэгчээс ахуулаад дарган мөртөл бүх уран бүтээлдээ орж тоглодог. Тэгээд уран бүтээлдээ маш хайртай Тэмүүжингийнхаа хүүхдүүдийг суралцуулахдаа хүүхэд болгоныг хөгжүүлэхэд хүн болгоны чин сэтгэл оролцсон ийм сайхан хамт олон байдаг. Орох айл үүднээсээ гэдэг шиг харуул хамгаалтын ажилтан хэмээх албан даан би 2 сэтгэлээр 14 дахь жилдээ ажиллаж байна. Хүүхдийн гэгэн ертөнцид хүүхдийнхаа театрт орж ирснээр миний бие уран бүтээлдээ өсөж дэмжиж хүүхдийн Тэмүүжин театрынхаа сүлд дууны үгийг бичсэн
мөн аялгууд чулуу хэмээх сайхан магтаалыг Хөгжим драмын театрын Хөөмич манай Тэмүүжин театрт ажиллаж байсан Хөөмийн багш Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Баян жаргалын лувсан цэрэнтэйгээ хамтран ингээд тойрвсон байдаг. Гэх мэтлэнгээр ингээд яриад байвал Хөвгтийн Тэмүүжин театртайгаа миний уран бүтээл, ажил амьдрал салшгүй холбоотой юм аа. Ингээд энэ сайхан найрсаг хамт олноороо бахархаж явдаг. Анх орж ирээд би чинь нөгөө гаргуу үг ингээд жүжиг хийжсэн. Тэгээд анх эхлээд нөгөө жүжигийн гоц муцаяггаар ингээд скиз зураал ингээд өгөхөр ингээд цаа ойлгохгүй нөгөө энгийн гоцооч байсан хүн жуулган гоцыг амар хэцүүсэн л да. Тэгээд Дэлгэрмаа гэдэг багш иржсэн. Дэлгэрмаа багшийг урилгаар авчраад тэгээд тэр багшаас би маш их юм сурсан. Би хүүхдүүдийн гоцыг айгүй гоё чимэглэх дуртай штэ. Айгүй гоё л байх дуртай. Хүүхдүүдийн гоцыг хийхдээ би айгүй гоё тийм чин сэтгэлээсээ айгүй хийдэг. За энэ ажил дээр ажиллаж эхэлснээс хойш ерөнхийдөө маш их химиг мэдэж сурж авч байгаа. Дээрэс нь хүүхдийн орчинд байдаг болооч тэр юм уу залуу энергитэй болдог. Өөрөө хүүхд чиглэлчдэг ерөөсөө. Яг л хүүхд чиг ерөөсөө том болдгоо гэх юм уу. Тэгээд энэ байгууллагт ажилласан цаг хугацаанаас хойш ер нь бол ололт амжилтууд их байгаа. Би өөрөө бас дуулах дуртай. Тэгээд өөрийн бас шинэ уран бүтээлийг Бачаргалахтайгаа Ууган Баяртайгаа хамтраад шинэ уран бүтээл бас хийжсэн байгаа. Тэгээд тийм түүхтэй явагдсан 3 жилийн хугацаа үдсэн байна. За одоо яг цаг 21 цаг болж байна. Ингээд одоо бэлтгэлтэй бидэд ерөөсөн байнгын ингээд бэлтгэлтэй ажил их өрнөн байдаг. Тэгээд одоо хүртэл ингээд хараагүй сууж байна. Тэгээд би одоо энэ түүхт 30 жилдээ энэ Хүүхдийн Тэмүүжин театрт би 13 жил ажилласан байдаг. 13 жил ажиллахдаа би жижүүрээс нь эхэлж ажилласан. Жижүүрээс нь эхлээл тэгэл тайзны ажилтан жижиг гэрглийн эрхлэгч одоогор би энэ гэрлийн техникч хийж байгаа. Тэгээд ер нь чинь ингээд хүүхдүүдтэй шуугилдаад ингээд ерөнхийдөө ингээд байж байгаа их сайхан байдаг. Ер нь тэрнгүүрээ чи ер нь их дотоод сэтгэл санаа ер нь их залуу байдаг. Өсвөр залуу үеийнхэнд урлагийн боловсрол олгох, урлагийн цогц бүтээл хийх, байгаль их дэлхийг хайрлан хамгаалдаг эх оронч иргэн болгон төлөвшүүлэхийг гол зорилгоо болгосон Тэмүүжин театрын 2000 онд Японы TBC телевиз радиогийн групптэй хамтран Тэмүүжин дүүрийг бүрэн ихээр бичиж Азийн хүүхдийн хөгжмийн алтан фондонд хадгалж. Орчин холбооны улсын барайд улсын юуны будамшуу олон улсын фестивалийн шилдэг шагналыг 3 удаа Вампилова нэрмжид олон улсын наадамд аав жүжгээр 3 дугаар барь эзэлж 2012 онд сонгодог бүтээл 2012 улсын уралдаанд зөрүүд бүсгүйг ном утгасан сонгодог жүжгээр 3 дугаар барь 2018 онд инхрийхэн мэгчгэн жүжгээр хүүхэд оролцооны 4 дугаар Гегемоза шагнал хүртснээс гадна Орчин холбооны улсын Бурят улс, Эрхүү хот, Польш улс, Киргиз улс, Япон улс, Өвөр Монголын өөртөө засах орны Алша аймаг, Хөхөт, Ордос, Бугат хот зэрэг олон улсад өөрийн бүтээлүүдэд төлөвлөж уралдаан наадамд амжилттай оролцож олон амжилтын түүхэ улам зулцаатгсаар ирсэн. Бидэд дожид орчин чулуун байшин жүжиг, Батүлзийн зохиол, инхрийхэн мэгчгэн, надтай яриач ээж, Гүрвазрын сүүдэр дайрсан үр, Дармын Батбаярын хайрыг хайрал, Гаргуу хүүхэн, Од Сүрэнгийн Тэмүүжин хунцын бүжгэн жүжиг зэрэг өөрийн орны бүтээлүүд болон Уильям Шекспирийн зөрүүд төсвийг номтгсон зэрэг дэлхийн сонгодог бүтээлүүдийг төөрөвж өөрийн театрын урын санд оруулсан билээ. Дэлхийн нийтийг хамарсан цар тахлын хөл хорионы үед ч тэр гар хөмхөн суулгүй захим сургалтуудаа явуулж онлайнаар уралдаан цэмцэнэ явуулж их түүхийг их жимийг тасалдалгүйгээр урагшаа тэмүүлсээр байсан юм аа. Энэ театр Киргиз улс, Голланд, Орсын холбооны улс, Япон, Хятад ард улсад зохион байгуулагдсан хүүхдийн урлагийн их наадмуудаас зөвхөн гран приг л авчирдаг байсан. Энэ бол магтахгүй байхын аргагүй том амжилт. Өнөөдөр манай театраас төгсөн гарсан шавнар маань дуулах урлаг, жүжиглэх урлаг, кино, цирк, медиа урлагийн салбарт тэргүүлж явна. Энэ бол бас нэгэн бахархал, энэ бол магтах ёстой нэгэн зүйл гэж бодож байна. Энэ театрыг босгосон түших нэгэн том цэг нь бол эцэгчүүд гэж би дандаа дотроо бодож явдیں۔ Та бид нар театрынхаа халуун тогоонд нь хүүхдүүдтэйгээ
багш нартайгаан ажилчидтай чанагдаж явсан. Зарим үед нийгмийн шуурганд өртөж бүр хаагдах дээрээ тулж байсан. Тэгэхэд бид цөмөөрөлд энэ театр амьтаа сүнстэй байх ёстой гэдгийг бат зогсож өнөөдөр 30 жил хүргэжээ. Үнэхээр бахархаж байна. 2001 оноос 2006 он хүртэл Хүүхдийн Тэмүүжин театрын одоо дууны ангид, найр дууны анги гэж байна. Дууны ангид 9 ороод урлагийн хүн болох одоо гараагаа тавьж байлаа. Тэг Тэмүүжин дөөрийн одоо хасар гэдэг дүрээр гарч илээ. Тэгээд 2002 онд шүү дээ. Японд дуулаачдын одоо улсын уралдаанд одоо тухайн үед гран-при авч олон улсынхт нь Японы одоо NHK телевизийн одоо том тайзан дээр гарч ирсэн. Тэ? Мөнх сайхан ган зол гэж нэг хоёр ахагч хоёртойгоо дуулж одоо гран-при авч иж илээ. Одоо тэгэл тэр одоо Тэмүүжин театрт байсан одоо гоё сайхан дурсамжуудын нэг юм одоо тий. FM-ээр би зар сонсдог байхгүй. Тэгээ ээжтэй хэлсэн чинь намайг манай ээж шууд дагуулж чаад Тэмүүжин театрт оруулж ирсэн. Ээж минь маш их том гавья гэж би бодож явдаг. Тэгээд тухайн үед одоо Тэнгэрийн оронд байгаа Бямд орж багш маань биднийг хүлээж авч ирсэн. Тэгээд бүгдээрээ л морин уур анх сурж байгаа хүүхдүүд байсан. Тэгээд одоо тэр анх сурж байгаа хамгийн анхны сурагчдаас одоо хүү хамтлагийн их сайхан тэгээд миний би Жона хамтлагтаа тоглож байна. Ингээд анхны сурагчд нь бас ийм энэ салбартаа бас тодорхой хэмжээний нэлийн амжилттай карьераа хийгээд явж байгаад одоо миний хувьд бол бас бахархдаг. Тэмүүжин театрыг дэлхийд таниулж яваа шилдэг төрөл бол Чулуун царгил хөгжмийн анги юм аа. Чулуун царгил хөгжмийг Баянгар аймгийн урлагийн брэнд бүтээл болгох зорилгоор 2014-өөс хойш Чулуун царгил хөгжмөөр дамжуулан хүүхэд төрийн авьяасыг нээн хөгжүүлэх улмаар хөгжмийн зэмсэг болгон ашиглаж нутгийн урлагийн брэнд бүтээлийг бий болгохоор 2000 гаруй хүүхэд болон аймгийн хөгжмийн багш нарт түгээн дэлгэрүүлэн заан сургажээ. Боловсрол соёл шинжлэх ухааны яамны сайдын 2019 оны 11-р сарын 29-ны өдрийн өв соёл бүртгэл шинжилэн батлах тухай А759-р тушаалаар Монгол Улсын бие тус соёлын өвийн төлөөллийн үндсэн бүртгэлд ардын язгуур урлагийн 39-р хэсэгт Баянгар аймгийн Тэмүүжин хүүхдийн театрын Чулуун царгил хөгжим тоглох урлагт бүртгэгдсэн нь нэг том дэвшил юм аа. Үүний түнд Ламингигийн Ловсон Данзан Жансангийн 375 жилийн ойгоор Жаламхар дээшээ дуг 375 хүүхэд тоглож нийтэд хүргэжээ. Үндэсний хөгжмөөс гадна манайх ч бас нэг энгийн хөгжмийн зэмсэг, чулуу, дуут чулуу, царгил, модон гэдэг бүхий л төрлийн бас ингээд язгуур хөгжмийг их хэрэгэлдэг байснаар их онцлогтой байсан. 90 онд анх хүүхдийн Тэмүүжин дуурийг хүүхдийн ордонд авцар тоглуулж исэн. Тэгэхэд бүр ингээд гадаадынхан үзээд бүр манай хөгжмийн хүүхдүүдийг яамар бүр ингэж өнгөж хараад хүү ийм хөөрхөн бяцхан хүүхдүүд өөрсдөө ингэж тоглолт юм байна гэд бахархаж исэн. Ер нь бол хүүхдүүд өөрсдөө тэр хөгжмөө тоглоод, дуугаа дуулаад бүхэл бүтэн одоо концерт, дөөр, бүжгэн жүжиг, дуулалт жүжигийг тавьж байхад бол хүүхд тоглож байхад хүүхд өөрсдөө бие биесээ хөгжөөд яг тэр хүүхдийн юм гэдэг чинь угаасаа тэр оюунлаг, гэгээлэг хүүхд урлагаар явсан хүүхд бол дэсвэр хатуужтай, хүмүүжлтэй, хүнээс үг сонсоод даа сурсан байдаг. Тэр талаараа их давуу талтай. 18 онд бүгд найрамдах хятад ард улсад болсон Танжим хотын олон улсын хүүхдийн фестивалд бас манай Тэмүүжин театрын Чулуун царгил хөгжмийн сурагчид маань бас очиж гран-при шагналыг хүртэж байсан иймэрхүү гайхалтай төвхтэй юм анги байна. Хүүхдийн одоо Тэмүүжин дуур бол одоо тайзан дээр ингээд тоглогдоод явж байхад бол манай хүүхдүүд маань бас одоо театрын одоо яамд одоо хүүхдүүд маань өөрсдөө тэр хөгжмөө тоглоод хүүхдүүд тоглоод тайзан дээр бол хүүхдүүд бүжиглээ, дуулаад ингээд
бүтэн одоо тийм цогц болж одоо дуурийг бүтээж байгаагаар энэ хүүхдүүд бол бас азтай бөгөөд бас энэ бол бас хүүхдүүдийн хүмүүжил энэ хөгжмийн боловсрал олж авч байгаа нь бол асар их одоо үүрэгтэй гэж одоо бид нэр ойлгож байна. 1999 онд Монгол Улсын соёлын тэргүүний ажилд хөгжмийн багш Бямдоржийн санаачилгаар хөгжмийн ангийн дэргэд морин хуурын анги нээн хичээлүүлж 2002 онд өсвөрийн морин хурцтын анх тур уралдааныг санаачлан хийжээ. Мөн төв хаалгын уламжлалт, ерөөд магтаал, хулсан хуур хөгжим, хөөмийн төрөл устж өвгөө болох магадaltaй болж Монголын соёлын өв төвөөс энэ урлагийг хөгжүүлэх үүргийг Тэмүүжин театрт хүлээлгэн өгснөөр хөгжмийн шин гараа эхэлсэн. Уламжлалт урлагийн төрөл, ерөөд магтаал, хөөмийг өвлүүлэн хөгжүүлэх, уралдаан тэмцээн зохион байгуулж олон улсын дэвшинд өрсөлдөх шин контентуудыг гаргажээ. Үүнд 2224 уртын дууч хүүхэд, 500 ерөөлч магтаалч, 2000 чулуун заргил хөгжимчид, 1000 бүжигчин, 200 хулсан хуурц зэрэг Монголын бит бус үеийг хөгжүүлэхэд үндэсний хэмжээнд томоохон уралдаан тэмцээн тоглолтуудыг хийжээ. Тэмүүжин театрын дарга Ханчам өгшийнхаа урилгаар Тэмүүжин театртаа уулна хөөмийч нэр ирсэн. Чинь багш маань яасан гэхээр за одоо чи багш болоод маш олон хүүхдүүд бэлдээ, шамнэр бэлдээ. Чамд одоо хөөмийн анги нээж өгье гэд. Надад бол их хүн санагдсан тохой тий. Ягаад тэгэхээр би ч нөгөө хүнээр заалгаж яасан болохоос хүн зааж байгаагүй яг миний нөгөө анхны ажлын байр чинь энд байсан болохоор одоо нөгөө хөгжим бол энэ өнгөн дээр гээд дараад уурчихна. Хөөмий чинь тэгэх боломж байхгүй. Тэгэхээр нөгөө хүүхдээ чинь бүр яг туулж ажиллаад яг инг тэг гээд за тэгээд тэн дээрээс чи ойлголцохгүй янз бүрийн юмнууд их гардаг байсан. За тэгээд манай шавнараас болохоор одоо соёл урлагийн сургуулийг 4 шав маань яг төгсөөд яг хөөмийч мэрэгжлэрээ яваагүй бас шавнар маань болохоор бас яг өөр мэрэгжлэр явсан ч гэсэн бас уран бүтээлээ хийгээд за гадагш төгшөө яваад за одоо нэг шав маань ихэд одоо өвөр Монголын өвөр төдс хооронд бас одоо ажиллаж байгаа. Морин хуурангийн хүүхдүүд маань дан ганц морин хуураа тоглоод сурахтай гол нь ш маш том тоглолтуудад оролцдог. Сурагч хүүхдүүд ихээс илүүтэйгээр бас манай театрын уран бүтээлчд болж маш сайхан ажилдаг, маш сайхан суралцдаг байгаа. Энэгээрээ бол маш том онцлог давуу талтай гэж боддог. Монголын соёлын өв төвөөс соёлын үнэт төв болох төв халахын уламжлалт, ерөөл магтаал, хөөмийн төрлийг эргэн сэргээх, язгуур хөгжмийн зэмсгийг судлаж сурталчилж, өсвөр залуу үед өвлүүлэн хөгжүүлэх үүргийг Тэмүүжин театрт хүлээлгэж, хөгжлийн шин гараа эхэлсэн нь Дуулаачийн ангийн эхлэл байлаа. Авьяас төлбөр гэж болж исэн. Тэрэнд би сургуулаасаа оролцоод тэгээд Тэмүүжин театр гэж байдгийн байна гэд орж исэн. Дууны ангид нь орж исэн. Тэгэл ер нь Тэмүүжин театрын бүхэл юмд орсон доо. Жүжиг, дуу. Тэгэл яг өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр Суйст ороод дуучин болоод одоо хүүхдүүдтэй ажиллаж байгаа. Тэмүүжин театрт явагдаж байгаа мюзикл, дуу, дуур, тоглолт гээд бүх юмд манай дууны ангийнхан оролцдог. Гол дүрийг бүтээдэг. Тийм учраас манай дууны анги бол Тэмүүжин театрт заавал байх ёстой анги. Тэгээд хамгийн чухал одоо амин судсан юм аа. Манай удам бол их сайхан дуучин удамтай. Аав юм аав, ээж юм аав гэдэг олон сайхан дуучин удамтай. Тэгээд нефтийн эсгдэг байранд манайх шилжиж ороод яг хажуу талын хаалга маань одоо Монголын хүүхдийн Тэмүүжин театрын одоо найрал дууны анги багш Камбатар гэж багш маань байсан. Яг хөршин айл маань тэгээд нэг өдөр багштай одоо тэгээд намайг аав маань хөтлөөд Камбатар багшд нь одоо шавьяар оруулж одоо анх 99 онд 2000 онд одоо ингэж хүүхдийн Тэмүүжин театрт одоо найрал дууны ангийн дугууланд одоо ингэж илсэж орж исэн. Найз нөхөд дүүнэр одоо бүгдээрээ л одоо яг Тэмүүжингийн хүүхдүүд гэж ярилдаг байсан болохоор одоо яг ингээд амьдрал дээр сайн байхаа гэж ингэмээр тэгмээр бие биедээ тусуулж тийм болж яг л нэг айлын хүүхдүүд чиг одоо хэрнээ тэгж явдаг. Анх намайг хүүхдийн Тэмүүжин театрт хөтөлж оруулсан хүн бол одоо Герман улсад балетын бүжигчин мөн одоо Дагва брендийг үүсгэн байгуулагч Оцрон маань одоо анх намайг маргааш хэрвээ хүүхдийн Тэмүүжин театрт очиж бүртгүүлвэл чамд би сникерс авч өгнө гэж. Тэгээд анх одоо бүжигчин болохоор шалгуулж илаа. Авьяасыг маань нээж илрүүлсэн багш бол одоо
Үнзий Баяр багш. За тэгээд намайг одоо өдөр тутамд минь хамгийн сайн чиглүүлсэн багш бол манай Ганчимэг багш, урлагийн гавь зүтгэлтэн. Хүүхдэд хайртай, хүүхдийн төлөө чин сэтгэлээсээ ажиллаж амьдарч байсан үе үеийн Ахмад багш нар болон одоо ажиллаж байгаа нийт багш нартаа Хүүхдийн Тэмүүжин театрын 30 жилийн халуун баярын мэндийг хүргье. Монгол улсын циркийн салбар хүүхдийн циркийг Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Цолонбаатарын удирдлагаар эхлүүлж 2016 оноос Наран Тунгалаг багшийн удирдлагаар үргэлжлүүлэн ажиллажээ. Мөн гар урлын ангийг нээж хүүхдийн уралсан бүтээлийг нийтэд сурталчлах, уран зураг, орчин үеийн туршлага урлагийн үзэсгэлэн гаргасан нь эцэг эхчүүдийн төдийг суралцагчдын талархлыг хүлээсэн шийдвэр болсон билээ. Олон улсын зураачдын Пальмерыг Монголд анх удаа Баянгор аймагт санаачлан зохион байгуулж, Израиль, Солонгос, Оросын холбооны улсын эрхүү хот Бурят, Казахстан, Бүгд найрамд Хятад улс, Монгол улс гэх мэт 15 орны 97 зураач оролцож үүний үр дүнд Баянгор аймгийн тухай урын сангаар олон улсын галерей нээх үе таалга нэгджээ. За анх ажилд ороод анх хийжсэн уран бүтээл маань манай алдарт хүүхдийн Тэмүүжин театрын Тэмүүжин дөөр байлаа. Тэгээд энэ дөөр дээр маш их юм сурж тусар уран багштайгаа нийлж хамтарч туслах зураачаар нь явж ажиллаж исэн. За тэгээд яг анх гаргаж хийсэн тайз маань гэвэл хайрыг хайрлах гэдэг сайхан жижиг байсан. Тэгээд энэ жижигийн араас бол маш их олон жижигхэн ерөнхий зураачаар ажилласан баяртай байдаг. Тэмүүжин театрын бас нэгэн том дэвшлэн хүүхэлдэй ангитай болсон явдал байлаа. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан драмын багш Дааганбатын Саран Туяагаар удирдуулсан баг Улаанбаатар хотноо хүүхэлдэйн театртай хамтран ажиллаж, дуршлаг судалж, хүүхэлдэйг урлагаас ахуулаад удирдах, жүжиглэх, тоглуулах хүртэл бүх шатны сургалтанд сурагчтай хамруулжээ. Ингээд ардын хувьсгалын 80 жил, Баянгор аймаг байгуулагдсны 60 жил угтсан 80 бүтээлч ажлын хүрээнд хүүхэлдэйн театрыг лавг сүрэнгийн хасрын зохиол Тэнгэрийн дүлий жүжигээр нээжээ. Ингэснээр хүүхэлдэйн дугуулангийн сурагчид хуран хүүхэлтэй, удсан хүүхэлтэй, таягт хүүхэлтэй, багт хүүхэлтэйн урлаг суралцаж, шин тайзны бүтээлүүдтэй болж урын сангаа баяжуулжээ. 2 прогон 4 хүүхэдтэй явж байгаа байхгүй. 10-20 хүүхэдтэй. Хамгийн бага нь 4 настай, хамгийн дам нь одоо манай Ягана, Ганчуу хүүхдийн театр дээр ирж бид нэр сар гарan энэ мантгаа зочид буудалд би чинь хүүхдүүдээ ингээд авцсан байрлаад мантгаа зочид буудалчаад ихтлгүүрээ хажууд байгаа шүү дээ. Тэгэл ихтлгүүрээс нэг юм дэгдэхийгээ дагуулсан галуу гэдэг шиг л ерөөсө хүүхдүүдэд дагуулаад хөтлөөл ингээд хүүхдийн театр руу ингээд алхаал очдөг. Тэгээд тэнд ингээд үдээс өмнө үдээс хойш хоёр бэлтгэл сургалт хийгээл хүүхдүүд маань куклд суралцаад гавьяат зураач соо ах энэ төр чи ингээд куклээ хийгээл те тэр урлах үйлдэнд суралцж байхад би дээр нь хүүхдүүдтэйгээ ингээл куклийн сургалтанд сурж ялаа. Тэгээд яг нэг бүтээлцэн түүх энэ бол бас нэг шин түүхийг бичлэлцэндээ бас өөртөө бас их баяртай байдаг. Тэгээ би ерөөсө цэцэрлэгт явж байгаагүй. Тэгээд цэцэрлэгт явахгүй 5 настай анх Тэмүүжин театрт одоо манай Тэмүүжин театрт олон жил одоо бүжгийн багш хийсэн Алтан цэцэг гээд манай ихч хамаатны ихч тэр ихч маань намайг анх дагуулж очоод тэгээд драмын дугууланд одоо Монгол улсын урлагийн гавь зүтгэлтэн Ганчин багшээ драмын дугууланд драмын ангид анх 5 настай намайг хөтлж оруулаад тэгээд анх тэгж ороод тэгээд ерөнхийдөө Тэмүүжин театрт холбогдсон доо. Энэ Тэмүүжин театрт явдаг байсан хүүхдүүд бол одоо юу гэдэг шал өөр байдаг хандлагын хувьд, харилцааны хувьд, аливаа юмд хандах юмны хувьд тэгээ өөр хэдийгээр өөр мэрэгжил хийгээ явж байгаа ч гэсэн ямар нэгэн байдлаар урлагийн боловсрол тийм ээ тийм эзэмшсэн гоо зөв эзэмшсэн хүмүүс бол амьдрал дээр гараад ямар ч ажил хийсэн тухайн хүний хүмүүжил одоо суур хүмүүжил гэж одоо ярьдаг да. Тэгээд тийм л бол одоо маш сайн байдгаа. Тэрийг бол одоо маш сайн олж авсан гэж би бол боддог Тэмүүжин театраас. Миний хувьд бол бас яг Баянгор аймагт төрж өсөөд яг тэр аймагт маань бас яг Монголд ганц байгаа театр хүүхдийн Тэмүүжин театр маань байж таарсанд одоо миний хувьд бол маш их одоо аттай гэж өөрийгөө би боддог. Яагаад гэхээр
Дараа нь би одоо оюутан болоод, том болоод соёл урлагийн их сургууль одоо дуучнаар суралцж явах хугацаанд яг Тэмүүжин театрт багш нар маань биднэрт зааж, биднийг дасгалжуулж, тэгээд сургаж исэн дасгал хөдөлгөөнүүд, хэл амны, хэл ярианы дасгалууд, гэх мэт зүйлүүд бүгд одоо яг соёл урлагийн их сургууль ингээд давхар заагдаж явж исэн. Би тэгээд оюутан болсон хойноо за би ч бас их хацтай хүн юм байна. Тэгээ хүүхэд байхасаа одоо ингээд урлагийн хүн болоход маш гоё бэлтгэгдээд ингээд сургагдчихсан да маш их одоо өөрийгөө азтай хүн гэж боддог. За тэгээд нөгөө дуучин болон гэсэн охин чинь бүр сонгодог жүжигийн уралдаанд бүр Ромео Жюльеттагийн монолог унсан бүр драмын эрдмийн театрын тайзан дээр зогсчихсан гэвод та. Тэр бол бас миний хувьд маш гоё хүүхэд нарсны минь айгүй тийм том дурсамжуудын нэг. Миний хувьд бол одоо бас л намайг тийм тууштай, дэвчээртэй за тэгээд одоо энэ мэрэгжилтэд үнэнч байх тэр гоё одоо суурьуудыг бол яхаа харахгүй яг Тэмүүжин театрынхаа тэр суралцж явах хугацаанд одоо өөртөө суулгаж авсан гэж боддог би. Тэмүүжин театрынхаа их хуурын ангид сурж байлаа. Магадгүй тэр үед дуулаачийн ангид тэнцээгүй ч байж магадгүй. Тийм л эрч хүчтэй, тийм л цог золбоотой хүүхдүүд өрсөлдөж, ур чадвараа гайхуулж, улс орондоо төдийгүй төв дэлхийд театраа гайхуулж ирсэн 30 жилийн түүхийг бид бүхэн өнөөдөр ярихад туйлын таатай байна. Өнөөдөр би мэрэгжилтэй хайртай дуучин хүн. Тэмүүжин театраар овоглож, Тэмүүжин театраараас төрөн гарсан уран бүтээлчдрийн нэг гэж өөрийгөө хэлүүлэх маш их дуртай. 30 жилийн түүхийг бичсэн гайхамшигтай хүүхдийн театр, хүүхэд залуучуудын театр, Тэмүүжин театрын хамт олонд яруу алдарт гайхамшигтай түүхийг бичсэн 30 жилийн ойн баярын мэндийг өөдүүд нь өргөн дэвшүүлж та бүхнээрээ бахархаж байгаагаа илэрхийлэхэд туйлын таатай байна. Төв халахын бүжиглэх дэг сургуулийг хөгжүүлэх үндэсний хэмжээнд брэнд болгох зорилготой бүжиг анги, сонгодог болон олон үндэстэн ясны бүжгийг өсөр залуу үеийнхэн заад сургаж, бүжгийн урлагийн бүх төрлөөр уралдаанд тэмцээн явуулж, бүжиглэх урлагийг хөгжүүлэх тал дээр анхааран ажиллаж байна. Бүжгийн анхны багшаар Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Баттамбар ажиллаж байсан бол их түүхийг Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан бүжигдэглэгч, бүжигчин Алтан Цэцэг багш төвчээлэн ажиллаж байна. Манай хүүхдийн Тэмүүжин театрын дарга одоо манай дараамын багшаар анх гараа эхэлчихсэн. Ганаа багш маань бид тэр яг 1992 онд нэг тушаалаар 10 сарын 4-нд хүүхдийн Тэмүүжин театрын нэг нь бүжгийн багш, нэг нь дараамын багшаар орж ирсэн. Тэгээд маш удаан одоо замыг туулсан да. Би тэр тэгээд хүүхдийн Тэмүүжин театрт одоо ажиллаж, амьдарч тэгээд энэ хүүхдийн бүжгийн урлагт одоо оруулсан миний хувь нэмэр гэх юм бол одоо хүүхд надад яг шавлан сурсан, анги танхимаар яг шавлан сурсан одоо 6,000 гад хүүхдтэй. Би одоо Тэмүүжин театрт 26 жил ажилласан хугацаанд одоо урлагийн боловсрол олох сургалт гээд бид нар аймагуд болон хөдөө сумнуудаар нэг суманд нэг хоноод ингээл хүүхдэд ерөөсө гар өргүүлэл чи ямар ангид орох вэ гэтэл ингээл хүүхдэд хуваагдаад тэгэхэд нэг сум дээр очиход над дээр 280 хүүхд бүжгэн дээр аваад ирчих. Тэгэхэд би шууд цэцэрлэгийн насны хүүхдүүд нэг бүжиг заагаад бага ангид нэг бүжиг заагаад дунд ангид нэг заагаад маасаар Монгол бүжиг свет заачиж. Хүүхдүүдэд аваад заалаа маргааш 11 цаг тоглолтоо хийгээл эцэг эхчүүд нэг үнэхээр гайхдаг. Би хүүхдээ дуулдгийг мэднэ, би хүүхдээ морь ундгийг мэднэ те. Волейбол тоглодгийг мэднэ. Миний хүүхд ингэж бүжгэлдгийг би мэдгүй. Үнэхээр гоё ингэж хүүхдээ сургаж болд юм а гэд эцэг эхчүүд үнэхээр багш нар бол үнэхээр аюул сайшаалтай байдаг гэсэн. Тэр сургуульд бол маш үр дүнтэй болсон. Манай бүжиг ангид 1-р ангиас 12-р анги хүртэл хүүхдүүд насны онцлогтой суралцдаг. Тэгээд дан бүжиглээ зогсохгүй томоохон дууруудтай ордог. Тэмүүжин дуурдаа одоо галын аймаг бүжигэн жүжиг тавигдах байгаа. Тэгээд тийм дууруудтай дандаа мас бүжиг, масыг хамарсан бүжгүүдэд ингээ оролцдог. Миний яг бүжгийн багш профессор ингээ Алтан Цэцэг гэж өгш байгаа. Тэгээд тэрнийхээ шав болоод сургуулаа төгсөөд эргээд Тэмүүжин театртаа бүжгийнхаа багшаар ажиллаад ингэж байгаадаа сэтгэл хангалуун баяртай байдаг. Дэмдийн долгор сургам багшийнхаа удирдлаганд ор ингээд
сураад тэгээд тэгсээр ингээд уралж явсаар байгаад л одоо соёл урлагийн их сургуульд орсон. Тэгээ мөн ингээд буцаж ингээд хүүхдийн Тэмүүжин театрт хурж ирээд дарааны ангийн багш хийх надад үнэхээр одоо тий бахархмаар тийм үйл явдал болсон. Өөртөө ихтэй, өөрийнхөө бодол санааг одоо тий зүгээр одоо топ тодорхой ойлгуулах тал дээр бас ингээд ажиллаж байгаа. Мөн тайзан дээр бие авч явж байгаа. Одоо байдал, тайзны соёлд сургаж байгаа. Гэх мэтчлэнгээр одоо нэг урлагийн амьдралд сургана гэдэг л одоо багаас нь ингээд явуулж байгаа. Хүүхдийн Тэмүүжин театр нийгэм улс төрийн хүчтэй давлгаануудад зохиогдож хаалга барих хүртэл олон саад бэрхшээлтэй тулсан ч түүнийг хүүхдүүдийнхээ авьяас чадвар хүчрхэг аав ээж асран хамгаалагчдын хүчээр хэрхэн давн туусныг бид дээр өгүүлсэн. Мөн бидний энэ цагт орчин тогтнох үйлсэд хүч чармаалт гаргасан улсын их хурлын гишүүн Гавьяат эдийн засагч Гэрэл Чулуу, улсын их хурлын даргасан Гомж үеийн Замдан Шатар, соёлын яамны театр хариуцсан мэргэжилтэн Баянзул, Японы элчин сайд асан Хүрлбаатар, соёл спорт аюул жуулчлалын сайд Оюн Гэрэл, Баянгар аймгийн засаг даргасан Жожилсрон, Баяр сайхан, Зоригт Баатар, Амар санаа, Хөдөлмөрийн Баатар, Жаргал сайхан, Бат Жаргал, Мөнх сайхан нар боловсрол соёл урлагийн газрын даргасан Гавьяат багш Батсуух Чимгээ, инх баяр болон Байгалмаа, хүүхдийн төлөө төвийн даргасан Доржин Баасанхүү, соёлын хилцээний даргал Усан Шарв, нийгмийн бодлогын хилцээний даргасан Сайхан цэцэг, Баясгалан Гом зэрэг эрхмүүдийг бид онцгойлон дурдах нь зүйтэй болов. Тэмүүжин дуурийг тоглоход бол үндэстэн бас нэгдсэн, Баянгар аймгийнхаа нэгдсэн, Баянгар аймгийн үе үеийн удирдлагууд бас тэрний төлөө маш их үүрэг хоройл гүйцэтгэж байсан. Төгсөн мөнгө хэцүү байхад Баянгар аймагт 2-2 театртай байж болохгүйгээд манайхыг татан болгоно гэдэг ингээд хавар 5 сарын сүүлд шийдвэр нь гарсан. Энэ хүүхдийн театрыг байшингийн бас бариулна гэдэг зөндөө явсан. Тэгээ энэ байш ажилтнанд орсон чинь энийг бас хүүхдийн театрын мэдэлд өгөхгүй. Ээж даасны төрсөн хүмүүсийн бүгдийг хаагаад тийм шийдвэр гарч ирсэн. Тэгэл яхав асуудалгаа тэмцсэн. Тэгэд үнэхээр нөгөө хүүхдийн төлөө юм хийжсэн болохоор эцэгчүүд, Баянгарын эцэгчүүд бидний өмнөөс засаг дараад ордог. Өөрийнх нь намын улсууд засаг дараад ороод хэрвээ энэ хүүхдийн театрыг татан буулгах юм бол хариуцлага өөртөө чирэн шүү энэ төр гэдэг ингээд эцэгчүүд ордог байсан гэсэн. Олон улсын нөгөө нэг хүүхдийн урлагийн их наадмуудад ингээд яваад өгөхөд эргээд ирэхэд асуудал сайхан тогтвор шийдэгдсэн. Яасан нөгөө хүүхдүүд нь яваад тэнцээ очиод нөгөө Гран Премьер шагналыг аваад Монгол улсыг олон улсаас сурталчлаад ингээд ирэхэд асуудал шал өөрөөр шийдэгдчихэд ингээд байцдаг гэсэн. Одоо бол би энэ болгоно ярихаар ингээд бүр ингээд доглоод ингээд бүр ямар одоо хэцүү юмыг туулаа гэж боддоо шүү дээ. Тэгэхэд тэр үедээ бол бүр маш их тухтай. Эдгээр бол яг байх л асуудал. Хоорондоо би ялна л гэж бодож байна. Тэгээ миний тооцоож байгаагаар бол одоо хүүхдийн Тэмүүжин театрт суралцж байгаа хүүхдүүдийн 9 дэх үе нь явж байгаа. Тэгээд одоо энэ хамт олонны одоо тийм халуун сэтгэл, тэмүүлэл энэ байгууллагыг бас авч үлдээ гэсэн одоо тэр зориг, төвчээр хатуужил, тэмцэл өнөөдөр одоо Тэмүүжин театрыг 30 жилийн тэмдэглэлд хүргэсэн гэж би одоо батлан хэлнэ. Тэгээ олон тэмцэлтэй тулгарч ирсэн. Эрхчлөө гэдэг бол одоо тэмцлийн үр дүнд бүтдэг гэж ярьдаг. Энэ байгууллагын өнөөдөр оршин тогтнож байгаа нь бол тэмцлийн үр дүнд өдий хурж тэсэж үлдсэн ийм байгууллага байна. Тэгээд одоо энэ Тэмүүжин театрын бол Баян хонгорчуудад нөлөөлсөн соён гэгэрүүлэх Баян хонгорын хүүхэд залуучуудыг 9 үеэр нь авьяас чадварыг нээж хөгжүүлэх гол уурхай болж чадсан Баян хонгор төдийгүй Монгол улсын хэмжээнд одоо орчин цагийн одоо урлагийн салбарын тэргүүлж байгаа энэ манлай залуучуудыг одоо төрөн гаргасан ийм том газараа гэж би одоо үнэлж дүгнэлж явдгийм аа. Тэмүүжин театртай бол миний одоо амьдрал гэдэг юм уу, ажил үйлс бол байнга одоо холбоотой байж ирсэн. Тэгээд олон удаач одоо бас театрынхаа үйл ажиллагааг бас сайжруулах чиглэлээр аттестацил дээр ч очиж оролцож байлаа. Ингээд шинэ одоо барилгатай болохтонд очиж үзэж байлаа. Ингээд жаргал зовлонтой үед нь бол байнга одоо хамт ажиллаж ирсний хувьд бол Тэмүүжин театрынхаа хамт олонд орон нутагт одоо үйл ажиллагаа явуулж байгаа хамгийн анхны хүүхдийн мэрэгжлийн урлагийн байгууллагын хамт олон та бүхэндээ баярын мэнд хүргье. Та бүхэн бол орон нутагт ажиллаж байгаа. Орон нутаг гэлтгүү
Монгол улсад одоо үйл ажиллагаа явуулж байгаа хүүхдийн мэрэгжлийн урлагийн байгууллагууд бол бас анхдагч байгууллагууд шүү гэдгийг одоо тэмдэглэн хэлээд нийт одоо хамт олон уран бүтээлчдэд эрүүл инх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсээрээ. Бид Баянгар аймгийн соёл урлагийн үндэсний дархлааг бий болгосны үр дүнд соёл урлагийн сургууль, кино урлагийн дээд сургууль, дүрслэг урлагийн дээд сургууль, СЭД зэрэг мэрэгжлийн урлагийн сургуульд 600 гаруй оюутан элсэн орж төвийн театр чуулгуудад 300 гаруй уран бүтээлчид урлаг соёлын мэрэгчлэр ажиллаж дэлхийн өнцөг булан бүрт 100 гаруй авьяаслаг уран бүтээлчид сурч ажиллаж амьдарч байна. Театр гэсэн том алдар нэрээр хүүхэд ахуйгаас овоглодож би Тэмүүжин гих гэж нүүр бардам цээж тэнгэр өгүүлц суудаг идэвгээ урлаг соёл хэмээх их айлын тэргүй игнэнд бичигдсэн олон алдартан гавьяатан бидний дунд олон бий. Тэгээ дуучин, насан буян, дуучин одоо номин эрдэнэ, одоо дуучин баасан дэлгэр, нямжив, одоо од сүр ингээд бүжигчин байж байна. Одоо Герман улсын азар их алдартангуй төрөн гарсан бас бид нэр бахархаж явдаг юм аа. 6 настайдаа драмын ангид нэлсэж орж байлаа. За манай аав нөгөө хүүхдийн Тэмүүжин театрын дуу шумны техникчээр 10 хэдэн жил ажилласан тийм хүн байдаг. За тийм учраас нөгөө игч дүү бид гуруулаад хүүхдийн Тэмүүжин театраар хүмүүжиж ингэж гарсан. За тэгээд бүгдээрээ л яг энэ урлагт хайртай, дуртай болсон учраас яг тэр мэрэгчлэрээ одоо хувийн ажлуудаа хийгээд ингээд явж байгаа. Хүүхдийн Тэмүүжин театрт 12 жил драмын дугууланд суралцаад за тэгээд энэ соёл урлагийн сургуульд жүжигчний ангид болол элсэж орж ирсэн юм аа. Сургуулаа төгсөөд энэ сургуульдаа эргээд багшаар ингээд ажиллаад байж байгаа. Хүүхдийн Тэмүүжин театртайгаа ийм эргэх холбоотой бас үдий зэрэгтэй яваа минь бас хүүхдийн Тэмүүжин театрын маш их одоо ач холбогдол байгаа. Тэгээд эргээд одоо өөрийнхөө шавнараар одоо тэр их ач буйныг нь хариулж яваа гэж бодож дотроо их сэтгэл үеиг явдаг юм аа. 3 дугаар ангид байхдаа ааваасаа хөтлөөд Тэмүүжин театрын драма ангид бүртгүүлж байлаа. Тэгээд тухайн үед одоо манай Болгор сүрэн багш намайг яг гар дээрээ шавь болгож аваад тэгээд тэр цагаас эхлээд одоо урлагийн одоо амтыг мэдэрч тэгээд зүгээр ер нь урлагийн хүн болохоос өшөө ямар ч ингэ тийм зүйлгүй хүүхдэд одоо надад маш олон эрдмийг зааж өгч одоо надад жигүүр ургуулж одоо энэ хүртэл ингэж явуулсан. Манай Тэмүүжин театр бол одоо Монголын соёл урлагт бол маш том хөрөнгө оруулалт хийсэн ийм газар. Бүжгийн дугууланд орно гэд очисон чинь бүжгийн дугуулгын багш нь хот руу явсан. Тэгээд драма ангийн багштай Олгор сүрэн багш маань гарч ирээд тэгсэн чинь би зүгээр гутлаа тайлаад гүгэд орсон. Одоо ээжээс тухтагаад. Тэгэл анхаа орж илаа. Одоо бол соёл урлагийн их сургуулийг 22 онд төгссөн. Найрлагч жүжигчний мэргэжлээр төгсөөд 2 жил болж байна. Ямар ч тач одоо дугууланд яваад багаасаа өөрийгөө задлж хөгжүүлээд ингэснийхээ үр шимийг хүртээд явж байгаа. Манай дүү ихэж бүжиг ангид ороод тэгээд араас нь яг ээж яг хөтөлч нэг драма анги руу оруулж ирсэн. Нийтч их баггүй том жижиггүй бүгд юм нийтч тийм байдаг байсан. Тэгээд Тэмүүжин театрынхаа тэр болгоны одоо амгалыгч, дандрах, самбалах, цацаагч, оюунаагч гэж арын албатай хүмүүс байж тэр хүмүүс. Тэр хүмүүстэй болон багш нар тэгээд ганчимэг багш, догоогш, баяах бүгдэнд нь хайртай шүү баярлж явдгаа хэлээ. Тэгээд ингээл жүжигчний мэргэжлэр явж байгаа. За кино урлагт орсон ингээл кино манай хийгээл явж гин те. Энэ бол яалч аргагүй л тэр 2016 оны Тэмүүжин театрт орсонтой л холбоотой юусэн. Тэгээ бүх хүмүүстээ маш их баярлалаа. 30 жилийн баярын мэндийг хүргье. Бид орон нутагт ажиллах ирээдүйн хүүхдийн мэрэгжлийн театр үүсэн бий болоход байнгын тусалж дэмжиж ирсний нэгэн жишээ нь эдүгэ үйл ажиллагаанд докторжиж 10 гаруй жилтэйгээ зулгаж байгаа Дундгуй аймгийн Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театр юм. За 30 жилийн ойгон тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаа Тэмүүжин хүүхдийн театртай бол одоо манай Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театр бол салшгүй холбоотой. За энийг үүсгэн байгуулахад бол манай ганаа их чимэн оролцоо, хувь нөлөөлөл, одоо сэтгэл санааны дэмжлэг бүхэл юм бол одоо манай ганаа багштай холбоотой. Яг тэгэхээр хаач өссөн одоо би
өөрийнхөө багшаа гэж хэлэх их дуртай. Энэ нь бол хүүхдийн оролцоотой театр байна гэдэг бол одоо маш их эрэлттэй залуу болсон хүчний бэлдэх, орон нутгийнхаа болсон хүчний бэлдэх тийм ээ. Нутаг орныхоо өнгө соёл, өв соёл, ахуй амьдралыг бүгдийг нь одоо ингэж түгээн дэлгэрүүлэх, түүчилж явах. Ийм л одоо үүргөөрөө л бид бүхэнд оногдсон яваа. Тэнгэрийн тэмдэг, Баянгорын Тэмүүжин театр хоёулаа бас их нэршлэн их гоё. Тэмүүжин нэг нь болохоор Тэнгэрийн тэмдэг. Яг ингээд жигсийн бага насны одоо нэршлэр холбоотой нэршлэр ингээд нэрлэгдсэн. Анхны тавьсан жүжигмэн ч гэсэн одоо Тэнгэрийн тэмдэг гэдэг жүжигмэн яг нөгөө Чингис хаан гахалтаа ингээд нүүж атгаж төрдөг. Дамын төрөө утгын зохиолоор нэгэн бүтээлээрээ нэрлэгдэж энэ хүүхдийн театр маань явж байгаа. Тэгээд энэ хүн холбоотой л гэж хэлэхэд болно л доо. Хорийг шиг уйраж хөглөө. Хүүхдүүд инээж байна, хүүхдүүд тоглож байна, хүүхдүүд дуулж, хүүхдүүд бүжиглэж, хүүхдүүд жүжиг тоглож, хүүхдүүд их түүхийг бүтээж байна. Өнгөрсөн одоо ирээдүй. 3 цагийн он хэлхийг дамжин хүүхдийн инээд хөөр баяр баясгал, залуусын уухай, ахмадуудын талархал дунд үйл ажиллагаа нь мөнхийн хөдөлгүүр мэд зогсолтгүйгээр үргэлжилж, жинхэнэ амьдрал буцалсан оюуны хөргөөг бүрдүүлэгч гэгээхэн хамт олонны их ажлын нэгээхэн хэсгээр таныг аялууллаа. Нийгэм олон цаад бэрхшээлийг хамтдаа даван туулж өнөөдрийн энэ өндөрлөгт амжилтанд хүргэсэн гавьяаны хамралтанд гарсан ч зүгээр суулгүй одоо ч театрын төлөө гисэн их сэтгэлээ зориулсан байгаа их урлагийн амирдан болсон Ахмад багш нартай. Нартын ертөнцид хүүхдийн төлөө хийж бүтээж зорж зурж урлаж хүүхэд гэх хэрэгүү тунгалаг цаасан дээр өөрийнх нь түүхийн алтан хуудсыг нээж өгсөн бурхны орноодсон их түүхийг бүтээгчдийнхээ гэр бүл төрөл төрөсtöд мэхийн талархъя. Цаг наргүй ажиллаж цаглашгүй их түүхийн домог болсон хүүхэд залуустай. Энэ театраас ажил амьдралын гараагаа эхэлж урлагийн тэнгэрт од болон гялалж яваа хүн бүхэнд баярын мэнд хүргэе. Соёл урлаг гэдэг бол бүх зүйлийг өөртөө нэгтгэж чаддаг, хүнийг хайрлаж энэрч бие биендээ их хүч түгээж байдаг гайхамшигтай зүйл юм. Энэ салбартаа, энэ театрт эдгөө хүртэл тууштай ажиллаж эд исэн болж яваа бүх хамт олондоо тэгш ойн баярын мэндийг хүргэе. Мөнхөд оршиж, хойчин хойчод, үеийн үед алдарт цуугаач цуурайтуулах Монголын хамгийн анхны хүүхдийн Тэмүүжин театр танаа сүслэн мөргөё. Тэмүүжин, Тэмүүжин, Тэмүүжин. Тэмүүжин, Тэмүүжин.